Улсын хурлын дарга хэрхэн гишүүдээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2018 оны 4-р сарын 6-ны өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөнд тэтгэмж буюу хүүхдийн мөнгө олгох тухай Улсын хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх хэсэг асуудыг Төсвийн байнгын хороо 2018 оны 4-р сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Төсөл санаачлагч нь хүүхдийн мөнгийг халамжийн нэг төрөл болгон хүүхдийг эд хөрөнгийн байдал нийгмийн гарлаар нь ялгуурлан хүүхдийн мөнгийг олгож байгаа нь Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон хүүхдийн эрхийг Монгол Улс нэгдэн орсон нүүбийн хүүхдийн эрхийн тухай конвенцийн суурь зарчмыг тус зөрчиж байна гэж тогтоолын төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Зэ Нарантуяа, Ж Батцамдан нар Монгол Улсын үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хүүхдийн мөнгийг ялгуурлахгүйгээр хүүхэд бүрт олгох, хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэх нь буруу. Энэ бол хүүхдэд мөнгөн хадгаламж бий болгоход нь нэг талаас дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр бөгөөд ерөнхийлөгч болон засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй. Улсын их хурлын гишүүн Ч Хүрлбаатар хүүхдийн мөнгөнд тэтгэмжийг нийгмийн халамжийн тухай хуулиар тодорхой шаардлага хангасан зорилттой бүлэгт олгох. Улсын их хурлын гишүүн Д Оюун хурал эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүхдийн мөнгийг 80% нь олгох нь зүйтэй. Нөхцөл байдал сайжирсан тохиолдолд хүүхдийн мөнгийг цаашид тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх, орлого баттай ядуу айл өрхийн хүүхдэд нэмэгдүүлж болох нь зүйтэй гэсэн саналыг тус гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөнд тэтгэмж буюу хүүхдийн мөнгө олгох тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх хэсэг талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсан баярлалаа.